Сайн бацхан үзэгчдээ MSC телевизийн 16 цагийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Захиргааны тээвэр компани инженеруудын урав ухаанаар бүтсэн 6 дува бус өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа. Тадлаа бусыг тогоор ажиллагийг бид мэднэ. Тэгвэл эдгээр дува бусуудын онцлог нь эрчим хүч доголдсон эсвэл тадлаа бусын шугам сүлжээгүй газарч өөрөөгөө цэнэглэж явдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл эдгээр дува буснууд дизель хөдөлгүүртэйгээрээ давуу талтай маа. 2008 онд анхны дуу бусыг захиргааны тээвэр компани инженерүүд үйлдвэрлэж байсан бол энэ онд 9 дуу бусыг дотооддоо үйлдвэрлэхээр тэтгэл ажил хангалттай байна. За 36 суудалтай 110 хүний багтаамжтай эдгээр автобуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд гарснараа хотын нийтийн тээврийн ачаалал хөнгөрнө гэж үзэж байна. За 3 дугаар хороолол Бармааш, Сансараас офицеруудын ордон хүртэлх таглаа бусны 2 чиглэл эдгээр дуу буснууд үйлчилгээнд орснороо нэмэгдэх юм а. За 23 машин бид гарах ёстой. Тэгээ өнөөдрийн байдлаар ингээд 4 машин бол гараад байна. Тэгээ цаашаа ингээд 70-70-ийн амжилттайгаар цуураас хаваад ингээд үйлдвэрээс гараа явчихна. Энэ бол 36 хүний суудалтай 110 хүний багтаамжтай ийм машин. Ер нь бол техникийн нэлээд нарийн шилүүд энэ машин руу шингэсэн. Заалан дотроо камертай, мөн дулаахан, за хоошоо ухрах камертай. Тэгээ ер нь бол зөрчигчдийн тав тухайг хангах чиглэл рүү хандсан ийм машин. Тэгээд Монгол инженерүүд энэ урав ухаан Монгол ажилчдын ур чадвар шингэсэн ийм бүтээлүүд маань араараасаа ингээд зуран гарч байна. За дуу бус бол хослом дабл инжин буюу хосломл хөдөлгүүртэй. Тарилаа буснаас ялгаатай тал нь гэх юм бол бага оврын дизель генераторыг ардаас хөрлөлдсөн. Тэр одоо эрчим хүчний сааталд орсон болно. Контактын шугам шүлжээгүй газар шинээр марсууж явах бол тэр дизель генератор ажиллуулаад гарсан хүчлээ өсгөж үндсэн цахилгаан хөдөлгөөр ажиллуулах зарчмаар ажилладаг ийм тээврийн хэрэгсэл, цахилгаан тээврийн хэрэгсэл. Нэг бүрэн 165 сая төгрөгөөр бүтэж байгаа эдгээр дуу буснууд Монголдо машин үйлдвэрлэлийн анхны суурийг тавьж байгаагаараа онцлогтой. За цаашлаад хотын агаарын бохирдлыг багасгах, автобуснаас хямд төсөр зардалтай гээд олон давуу талтай. За автобуснаас бол олон давуу талтай. Хамгийн нэгдүгüүрт бол мэдээж агаар орчин одоо нийслэлийн агаарын бохирдол бол нэн дэргүн тавигдчихж байна шүү дээ. Энэ агаар орчин бохирдуулдаггүй. Шатгалцах материалын хаягдал байхгүй. Хамгийн гол нь экологийн цэвэр тээврийн хэрэгсэлчүүд цахилгаан тээврийн хэрэгсэл. Нэгдүгüүрт, хоёрдугаарт бол автобустай харьцуулбал урсгал зардал 5 дахин бага. Одоо нэг автобусыг техник үйлчлэгээр оруулахад 300 мянган төгрөгийн одоо зардал гарч байна шүү дээ. Масла шүүрүүлэх, агаар суурьшуулах гэдэг маш их хэмжээний эд анги шууд сольдог. Гэтэл бол тарилаа уусанд бол 178 мянган төгрөгийн зардал гарч байна. Өөрөөр хэлбэл урсгал зардал 5 жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа ч юм уу тэр автобусны өөрийн өртөг тэр зарцуулсан урсгал зардалтай харьцуулах юм бол тарилаа уусны зардал бол 5 дахин бага гэж. Цаашдаа ганцхан Улаанбаатар хот төдийгүй дархан Эрдэнэ цэрэг томоохон хот суйрангуудад ийм төрлийн доо бустай болох бодлогыг төрөлсхийн зүгээс ярьж байна. За мөн тусгай замын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ажил бодлогын түвшинд яригдж байна. Авто замын хажуугаар нийтийн тээврийн хэрэгсэл явах тусгай зам тавих ажил хойтонгоос хийгдэх төлөвлөгөөтэй байгаа. За ингэвэл тусгай замын хэрэгслээр доо бус нийтэд үйлчлэх юм байна.